Анагаахын шинжлэх ухааны эцэг Гиппократ юу гэж хэлсэн бэ гэхээр байгалаараа идэхгүй өвчнөд эм хэрэглэж эмээр эмчлэгдэхгүй өвчнөд хагалгаа хийж хагалгаагаар эмчлэгдэхгүй өвчнийг дулаанаар эмчлээрэй гэж хэлсэн байгаа. Тэгэхээр зэрэг биеийн дулааныг бид нар барьснаар энэхүү аппаратаар биеийн дулаанаа үргэлж дэмжиж өгснөөр эрүүл мэндэ хамгаалах юм аа. Хэдэн зууны өмнө энэ хүн маань хаалгаагаар эмчлэхгүй өвчнийг дулаанаар эмчлэнэ гэж хэлсэн байгаа. Тэгэхээр ер нь бол манай монголчууд маань ч гэсэн дулаанаар эмчилдэг байсан. Тэгэхээр бид болон дархлааны хамаарлыг хэлж байгаа юм л та. Биеийн дулаан буурахад байж тэ бодисын солилцоо буурна, дархлаа муудна, бие суйлдана, хөдөлгөөн буурна, цусны эргэлт удаашрна гэж байна.